Юу цаа. Өнөөдрөөс эхлээд хэдүүлээ. Instagram дээр swipe up хийдэг болно. За яаж хийхээр ерөөдөө 10,000 followersтай ч юм их followersтай хүмүүсийг swipe up хийх боломжтой болсон байдаг. Харин IGTV-г ашиглах юм бол бид нарт 10,000 followersтай байх шаардлага байхгүй. Тэгэхээр хэдүүлээ IGTV ашиглаж swipe up хийдэг болцгоо. За тэгэхээр хамгийн түрүүний Instagram руу ороод баруун дээр IGTV рүү ороод за та нэг 15-аас дээш секундын урттай видео заавал оруулсан байх шаардлагатай. За тэрийг оруулаад тэгснийхээ дараагаар story хийгээд тийм линкний зураг гараад ирж байгаа. Хоёр юм чагтны. За тэр чагтандаа дараад IGTV рүүгээ апплод хийсэн бичлэгээ сонгочихно. За тэгээд сонгонгууд дээр title хэсэг дээр нь болохоор за тест гэж биччихье. Энэ дээр та гарч явчихна. За description дээр нь та хэрвээ та өөр ямар нэгэн сайт руу одоо шилжүүлэхийг хүсэж байгаа юм бол тэгээд жишээлбэл та YouTube-ийн өөр ямар нэг линк энэ дээр бичиж болно. Тэгэхээр энэ дээр дарах юм бол шууд тэр линк рүү хүсэж орчихно гэсэн. Тэгээд би YouTube.com гэж биччихье. За тэгээд даанаад ирчихна. За тэнгууд ингээд таны ерөөдөө swipe up болчихж байгаа гэсэн. За тэгэхээр энэ бол swipe up тань дээр бол харагдахгүй. Өөр аккаунт дээр орж харцгаая тэгээд үлээ. За тэнгууд ингээ оронгууд доор нь watch video гэсэн байна те IGTV-ийн зурагтай. Энд дээр оронгууд шүү таны IGTV-д апплод хийсэн бичлэгтэй чинь оршиж байгаа. За дээр тест гэдэг нэрэн дээр дарангууд YouTube.com гэдэг байна шүү дээ те. Энд дээр дарах юм шууд YouTube.com руу оршиж байгаа гэсэн. Хэрвээ энэний оронд та ямар нэг өөр линк ч юм уу тэгээ өөр сайт бичсэн байх юм уу шууд тийш орчихно гэсэн. За гэхдээ хамгийн гол нь таны апплодыг бичлэгч 15-аас дээш секундын урттай байх шаардлагатай байгаа. Ерөнхийдөө дээрээс нэмээд хэлэхэд бид нар 1 минут хүртэлх Instagram дээр бичлэг оруулж болно шүү дээ. Энэ болохоор нэгээс хамаагүй их минут урт нэгээс хамаагүй урт бичлэгийг оруулах боломжтой байдаг. За тэгэхээр хэдүүл эндээ шууд swipe up хийдэг болцгоё. За тэгэхээр хэдүүл дараагийн бичлэгээр уулзалтад түр баяртай. Марцнаас хэрвээ тань миний бичлэг таалагдсан бол subscribe дараарай, like and share.